Сайн байна уу? E-class сегмент дээр хичээлийн төлөвлөгөөг файлаар бөөнд нь оруулах заавар хичээг өргөж байна. Багш өөрийн эрхээр нэвтрүүлж ороод зүүн талд байрлах академик цэсний хичээл дэд цэсний хичээлийн төлөвлөгөө цэс рүү орно. Үүссэн дэлгэснээс файлаар оруулах гэсэн дээр дараад заавартаа уншиж танилцсны дараа дараах CSV жишээ файлаа татна. Татсан файл руугаа ороход дараах байдлаар харагдана. Улирлыг зөвхөн тоогоор бичнэ. Бүлэг сэдв адилхан байлаа гэд мерж хийж болохгүй. Оруулсан байгаа датаг устгаж өөрийн хичээлийн төлөвлөгөөгөө оруулж засна. Файл доторх толгой гарчиг засвар хийхгүй ба Excel-ээ хадгалахдаа Ctrl+S дарж хадгална. Эргээд систем рүүгээ ороод доош гүлгэн хичээлийн төлөвлөгөө оруулах анги болон хичээлээ сонгоод хичээлийн төлөвлөгөө оруулсан файлаа сонгоод хадгалах дарна. Хэдэн бүлэг сэдв нэмснээр дараах байдлаар дэлгэцэнд харагдана. Оруулсан хичээлийн төлөвлөгөөг шалгахдаа дахин анги хичээлээ сонгоод файлаас оруулсан бүлэг сэдвүүд гарч ирнэ. Сэдв нэмэх шаардлагатай бол шарангуур тэмдэглэсэн бүлэг сэдв нэмэхдээ дараад гараар нэмж болно. Оруулсан сэдвээ засах бол хөндлөн 3 зураас дээр дараад ээлжид хичээлүүд засах дээр дарж бөөнд нь засаж болно. Сэдвийн хажууд харагдах босоо 3 цэг дээр дарж устгаж эсвэл сэдвээ дангаар нь засаж болно. Ээлжид хичээл нэмэхдээ ээлжид нэмэхээр даран бичиж хадгалж болно. Үүний дараа хичээлүүдийн дараалал болон сэдвүүд босон гэж үзвэл илгээх гэсэн ногоон тавч дээр дараад ахлах руу батлуулахаар илгээнэ. Илгээсэн төлөвт орсноор амжилттай илгээсэн гэж үзнэ. Ахлах руу илгээсний дараа засах үйлдэл хийж болохгүйг анхаарна. Мөн хуулуулах хэсгээр даран чекснээр батлагдсан төлөвч шилжсэн үед бусад ижил хичээл ордог багш нарт хуулуулах боломжтой. Танд амжилт хүсье. E-class CGM.